За бүгдээрээ сайн уу? Удаан хугацаанд энэ шилдэгээр уулзаг байгаа дахин уулзж байгаадаа баяртай байна. Нэрэтээ сонноос энэ бичлэг маань бэлэгтэй байгаа шүү. За бэлэгнийхээ мэдээллийг бол бичлэгнийхээ хаана ихт нь үлдээч. За шууд хэлэхэд бол энэ бичлэгэн дээр хоёр бэлэг санал болгож байгаа. Дуустал нь сонсороо за. Ахлах сургуулаа төгсөд Фуживара Такуми, Такаши Ресукигийн бүрдүүлсэн дэд төсөл гэх багт орж, Такаши Кэсукитэй хамт Точиги, Сайтама, Ибраки нарт ялалт байгуулсан. Гэсэн чиглэлд Такумигийн хамгийн сүүлийн уралдаан болох Ягаан цэвдрийн Жошима Тошимагийн эсрэг уралдаан нэлээд хүндхэн азарл ялалт байгуулсан. Уулын замаар Такуми ч ганцаараа уралдах техникийг сурчих гээл. Гэтэ үнэхээр л хэцүү арга. Угаасаа ганцаараа уралдана гэдэг бол 100 машиныхаа удирдлагандаа ихтгэл төгсөйтэй л хийж ядах зүйл. Дараагийн уралдаа арай төлөвлөгдөг байгаа. Гэтэ юутач машинаа засварлуулсад Ибракигийн сүүлийн тулааныг хийгээд тэрний дараа Канагава руу явах байхсан ерхий зүйлийг л мэдж байгаа. Аав нь ч бүхнийг сонсоод одоо үнэхээр лаз хамаг болох нь дээ. Аз гэдэг зүйлийг болонтаа гიშгсэн авиаснуудаа тулах гэж байгааг нь мэдж байгаа болохоор л тэр. Манай хүний байнгын зуршил нөө өдөр оройхон тийш очиод нилээд л хөгжилж байгаа. Энэ дээрээ нэг сонир зүйл сонссон нь Кенжигийн хэлснээр бол нэг найз нь дид төслийн давхар хэстэ уулзсан гэх яриа байсан гинэ. Гэтэ гол нь хилээд байгаа тэр газар нь манайх очиж байгаагүй. Сониос манай эцэг үчи бүр сайжирчихсан. Хаас торомзыг бол үнэн хашраадаг болчихсон. Такуми шиг л болно гэж ярьж байгаа. Саяхан л зуны амралт гэхээр хүссэн цагийн ажлаа хийгээл. Үлдсэн цагт нь хөгжилдөөл. Бодож санах зүйлгүй байдаг байсан ч гэсэн одоо бол хин ажилдаа олцсон уйдах цав байхгүй юм шиг. Тэгэл ярах сэдв ямар мундах биш. Нөгөө охиноо хүртэл дурсаж яриад. Димитинж явж байгаад их л сонирхолтой хүн их зөвлөд газар ирчихсэн чаа. Тэнд нилээн шугантай. Яасан гэсэн чинь дэвтслийн шилдэг уралдаач нар ирчихсэн гэсэн. Я харахгүй левтэй бол 86. Тэгсэ чи юу вэ? Тэмүгээс эхэлсэн юм уу гэмээр л хоёрын буугаад ирдээ. Тэгээч болог берлоготой адилхан цамц өнтер хүмүүс ч гэсэн. Бүр Такуми, Кёсоку энтер гэл нэг нэрээрээ дуудаал. Такуми тэнцэнс хамгийн таалагддаг юм нь хоорондоо бүр амар дотн юм шиг яриад. Ийм тэнийг юм чинь зөксөхоос чичмэр байгаа штэ. Тэгсэ чи нөгөө хоёр нь бол бүр хөөрчихсөн. Октооттай зургаад даруулаад. Гинтэл эцүүгүй чинь төвчээр налдагдсан уу яасан. Хөөе хурамчаа. Та хоёр дид төслөх биш үстэй. Миний хажуутлын хүн жинхэнэ Фуживара Такуми. Алуу чи нэг үнэлгээ гаргаад ирдээ. Гэсэн чи нөгөөх нь машиндаа орчихжээ. Бусад хүмүүсийн хувьд бол худлаа юм шиг сонсогдож байгаа штэ. Яаж жохот бүр 85 таа явж яадаг. Жинхэнэ нялтчгүй панда төрөний ундаг болохоор. За тэгэл энэс хойш бүр үнэхээр амар ичмэр заяа. Хүсэх юм бол бүхэл мэдээллийн сайт дээр байгаа штэ. Хин ч ороод уншиж болно. Тэс чи энэ хоёр чи бүр энэ уралдаан дээр ингэсэн энэ уралдаан дээр тэгсэн ийм болсон гээл. Бүр үнэхээр л өнгөрж өгч байгаа. Яг нь Мактустрын судалгаагаа сайн л хийдэм билээ. Тэснэ хамгийн инээдтэй яасан гэж документ дээр ирсэн ээ. За яг энэ удаа чамайг зүгээр өнгөрөөе. Цаашдаа бидний нэрийг битээ ашиглаарай. Гэснээр яваад өгдөө. Маргааш нөгөө сони юм нөгөө хиттэйгээ яриа зогсож ирсэн чаа. Амар хөөрхөн охин Такумитой уулзсан ингээл хүрээд ирдээ. Тэгснэ манай үүд уулзсангуудаа тас хитл наалгачдаг шүү. Яасан гэхээр Томоко гэд найзынхаа төлөө ирсэн байгаа байхгүй юу? Юу гинэ? Томоко гэж хин гинэ? Мэдгүй царайлж гин. Ир хүн шиг биш юм бэ? Чи мөн миний найзыг тэгж араар нь тавина гинэ гээл. Миний дүр тавлаад байгаа хурамч хүмүүс байгаад байгаа гэл хичнээн хэлсэн ч гэсэн юу гээл итгэвдээ. Гэтэ яг найз руугаа Такумигийн зургийг юмыг ажмтгүйгээл аваад явуулцдаг. Тэгэд угаасаа хэлэхүүгээ хэлсэн болохоор яг ч нэгийг сонсолгүйгээр шууд л явуулж байгаа юм л та. Нэгэнтэл иймэрхүү асуудлуудыг тариад хэлсэн болохоор Такаши Ресукуд хэлхэн зөвлөдөө. За тэр ч яг анх удаага эмэгтэй хүн алгадуулсан болохоор ч бөөн гомдол. Гэтэ яг алгадууснаас болоод гомдоод байноог бол бас үгүй юм шиг байгаа. Зүг зүгээр гимгүү ижил тийм амар хорслын харц харахал амар хэцүү байсан баг. Тэр хуурамч нөхдүүдээс усна уу эсвэл тэр охиноос усна уу бүү мэд. Нэг л тийм тухгүй байж сууж чадахгүй. Энэ үеэр нөгөө Мика гэдэг охинчаа найзтайгаа ярьж байгаа тэс өөрөө нэгдгийг сонсоод бүр шок. Ямар ч хамааралгүй хүнийг шууд очиад алгадсан да гэмшээл. 86 цас хураасаа гараад түлхэлгэж бэлэн болчихсон. Ресукоч маш нэхвэр юм болохоор нөгөө хуурамч нөхдүүдийн дугаарыг нь олчихсон. Тэгэл энэ ажлыг Кэсэко татчихж байгаа. Яг энэ хүлөө давхар яаж байгаа шалтгаан гэх юм бол цаадах чинь жаахан ширүүн штэ. Итрүүлчихгүй харж байгаарай л гэж загч байгаа. Одоо дийзлийн өргөл хэсэг болох бараг сүүлийн тулаанууд эхлэж байгаа болохоор энэ хэд маань ингэж л ихжгээд байгаа. Ибракид яг дахиад нэг тулаан үлдсэн л дээ. Тэр нэг сүртэй чадвар өндөртөг хүмүүс биш. Тэдний дараагийн очих гээд байгаа газар бол уралдааны ариун нутаг гэгддэг Канагава. За энэ ч бол төсөөлхийн аргагүй авьяаснууд байдаг. Тэрийг л давчих юм бол дий төсөл жинхнээс л төрөн гарна гэсэн үг шүү дээ. Батар руу нөгөө хоёр дээр ирээл. Вау. Та хоёр чинь дийдслийн шилдэг Такуми Кёсоку хоёр гэдэг нь үү? Би ч гэсэн 86 онд шүү дээ. Алдартай хүмүүстэй нэг уралдаж үзье л та. Гэхдээ энэ хоёр чадварыг нөхөр чи юу гэж л уралдах вэ? Үгүй чадахгүй. Алтан бус болохоор боломжгүй. Гээл чиг шалтгуудыг тоочж өгдөг. За уралдахгүй л тэр л үстэй. Түл ганцхан дрифтлэл үзүүлчихэл дээ энэ олон хүмүүст тэр зам дээр. Энэ замын бүтэн тойрог хэсэг дээр 90 хэмээр яваал үзүүлчих. Чи хамгийн чадварлаг нэг өстэй. Юу чи юу гуцаад байгаа бэ? Энэ бурханлаг эргэлдэж чи гайх ирсэн зам дээр яаж иргэдээ? Гэхдээ мэдээж л дээ. Гэхдээ энэ хэцүү болон ямар ч бэлтгэлгүйгээр явчих тэнэг хүн байгаа л та. Та нар сайн харж аваарай. Дахиад өөрөөс харж чадахгүй шиж модгүй. Хуурамч хүмүүс тэгээ толигтуулаад яваад байв да гэж хэлэхтэн. Нөгөө амар хэцүүгээд байгаа боллоо шууд хурцсан цэхэр ороод дээд хурдан дээрээ бүр яг л галзуу болгон шиг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бол байнга л явдаг замаараа явж байгаа юм шиг л. Явж байгааг нь хараад танихгүй хүн бидийг л таньдаг ахын хүртэл цолигч нь дахиад сэжирчихсэн байна гээл. Ийм зүйл чадах 86 өөр хаач явахгүй юм чинь нөгөө хоёр бол өө яаралтай ажил гарчлаа гээл явах гэж яхад нь жинхэнэ Кэсэко дээр нэмээд Такумич бусаад ирдэг. Нөгөө хоёр ч яах вэ? Дээр жинхэнэ байсан байж таа гээл.
За хүмүүсийг дураач яах вэ? Гол нь дид төсөл гэдэг нэр чинь өөрөө энэ багт хамарж байгаа бүхэл хүмүүсийн хүч хөдөлмөрөөр шингэн босгосон нэр баггүй юу? Ийм байтал захын хоёр башка гарч ирээл нэрийг нь ашиглаад байхаар чинь зүгээр өнгөрөхгүй шүү дээ яаж утсаа. Гэтэ юугээл жоохон хөвгтөл шиг шууд судалдаад авах уу? Чиний машины чинь дугаараар хөөгөөд гэрээч хаяг хин хинтэйг амьдэрдэг бүгднийг нь мэдчихсэн шүү. Ойлгож байгаа үстэй те? Гээл. Такуми ч гэсэн яаж зүгээр авах уу? Нөгөө Томоко гэдэг охиныга талаар хэлээд тэрнээс уушлалтгүйгээр ажиллаж яваад өгдөг. Энэ үеэр чи өөрний газар нэг машин жигэн утгаараа нисэж байгаа юм чаа. За тэр ч яах вэ? Манай хүч нэг өөрийг налгацсан охины талаар бодоостай. Нөгөө Эбракийнхаа тулгааныг бол өстой юу ч бодож байгаа юм байхгүйгээр л ячиж байгаа юм чаа. Шаал тань гудуугаар залгахаар наавал ирсэн чаа. Манай хүн чи гидл аавын хажуу дээр чадахгүй ч сандраал. Хин байх вэ нөгөө охин? Шатхан дүгүүр дээр нь очиод дугаарыг нь мэдчихэнгүүтээ уушлалт гууж байгаа. Юу нөгөө уушлалт гуйх гээд очиж амжихгүй өстой амар завгүй л яваад байна. Үнэхээр уушлаарай. Гээл ичи сандраал хэлсэн чаа. Манай хүн чи шууд л урдаас нь өөрөө ч мэдлгүйгээр би яваад очих уу гэж аав дээ. Нөгөөхөн ч гэсэн дотроо бол баяртай зөвшөөрч л байгаа. Манай хүн чи яав дээ. Шууд л гараал гიშгэн үстэй. Тэгснээ нэгнийгээ харж ичээл. Үндэ бол энэ охин ч гэсэн найдаа зургийг нь явуулж чад бишигдгийг нь хэлэх үед нь бас баярсан л юм билээ. Тэрийгээ ч гэсэн нуулгүй л хэлдэг. Оо нэрэтэ амар хүчтэй алгацсан шалтгаан гэх юм бол энэ хөрч багаас гольф хичээлдэг байсан болохоор л юм билээ. Тэгэл удаа хугацаагаар ярилцаад байсан чи энэ хоёр ч амар адилхан. Багаас наав нар нь бараг л хүчээр шахуу өөрсдийнхөө сонирхлыг тулгачсан. Тэгэл хоёулаа ихэндээ дургүй байж байгаа сүултээ дуртай болчихсон. Эцэггүй дэрэл хэлсэн чи бөөн тогтол. Хин хэдий насны хэдий. Яг манай хоёроос бол нэг л дүү юм бэлээ. Ахлах сургуулийн сурагч. За гэтээ тэр яг амар мэдээлээ. Манай хүн чинь жинхэнэ утгаараа дурлжчихсан. Тэрийгээ ч гэсэн үнэхээр хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Нөгөө талд бол дийдслийнхээ ирнүүдийг нэлээд мэдчихсэн болохоор судалгааны ажил энэ эхлүүлчихсэн. Төвшөнгөө мэдрүүлэх гэж байгаа. Мэдээлэл гэдэг зүйл нь маш чухал гэдгийг нь мэдж байгаа мэрэгжлийн хүмүүст бол яа харахгүй л чухал. Одоо энэ газар нөх юм бол уралдаг хүмүүсийн домог болсон газар. Тэр ч утгаараа маш олон клубүүдтэй. Тэгээд хоорондоо маш өрсөлдөөн ширүүн. Микаман гольфын гоц авьяастан гэдэг нэг яг л Такуми шиг. Тэгээ бас болоогүй бэлтгэлээ гэж явахдаа Такуми юу хийж байгаа бол гэж бодоос таамаа. Яг хөө түүний тэрхэн ч гэсэн Такуми аль хэдийн дөрөсгөө амьдэрдэг болсон бололтой. Нэг зүйлийг хэлхээ марччих. Мика ч маш алдартай юм бэлээ. Яг мэрэгжлийн хүн болохоор аргагүй л дээ. Манай хоёрыг ч бэлтгэлээ гэж явахад бараг л болон дээр нь цаг хэмжиж байгаа хүмүүс. Хоёулынх нь машиных нь хүчин нэлээл нэмэгдчихсэн болохоор хин л машиндаа засгаал үзэж тарж байгаа. Гэхдээ яг хөө Такуми ч нэг л тийм хэцүү зүйл дуртай хүн шүү дээ. Хин ч унахад хэцүү 86 хүртэл амархан машин гээл. Тэгснэ хамгийн хэцүү зам дээр өөрийгөө сориод их л хажиг хүн шүү. Одоо энэ хянаад байгаа хүмүүсээс гадна чадварлаг хүмүүс харж байгаа болохоор бидний ямар техник ашигладгийг хараал мэдчихэж штэ. Тэгэхээр өөр нууц төлөвлөгөө бодох хэрэгтэй байх тийм үү? Гэхдээ үгүй ээ хямдхан зал ашиглахгүй. Өөрсдийн хороол үзэндээ чи анзаараагүй юу? Энэ мэдээлэл зөвлөлөд байгаа нөхдүүд чинь одоо уралдаж байгаа хүмүүс биш штэ. Тэгэхээр одоогийн уралдаанаас ямар ч мэдээлэл зөвлөсөн гэсэн дараагийн уралдаан дээр төлөвлөгөө зохиож л таараа. Яг л тэрэн шиг бид нар ч гэсэн хугацаа байна л гэсэн үг. Тэгэхээр одоо бол урдаа байгаад байсандаа л анхаарах хэрэгтэй гээл. Энэ замынх нь эхлэл хэсэг нь бол их налуу замууд ихтэй. Үлдсэн хэсэг нь бол зөөлх нь нэг тийм байдаг л налуу замууд. Тэгэхээр өгсөрт бол давуу талтай ч гэсэн урууд бол яхахгүй сул талтай болчихж байгаа юм л та. Тэрнээс гадна энэ зам дээр байдаг хамгийн гол зүйлүүд нь их юм бол гинт өөрчлөгддөг өргөн нарийн болдог хэсгүүд. Тэгэхээр нутгийн жолоочноор бол өөрсдөө давуу талтай өнцгүүдийг аваад эцэг хэсгүүд рүү чихэл урд нь гараад авах халтай. Эсрэг талынх нь машин дахиад яваа. Косокомен хэдийгээр ийм машинтай хүмүүстэй дүндээ оролцсон ч гэлээ. Чадварлаг жолоочтой нөхдүүдтэй бол уралдаж үзээгүй. Тийм болохоор жаахан л зэргийг ах шиг байна. Аргагүй шүү дээ. Яг аргагүй л амар хурдан машин юм чаа. Эхний төрөг төрсөлтөгч нараас нь явна. Яг нэг төрөг ажиллаж дараагийн төрөг дээр жинхнээсээ оролдох сонирхолтой байгаа юм шиг билээ. Одоо бол бүхий зүйл бараг л ойлгомжтой болсон болохоор за юу гэх юм мэдж байгаа үстэй. Хичээгээрээ гээл явуулж байгаа. Энэ тулаан бол цэвэр хүчний тулаан. Тэрийг ч гэсэн дараагийн өрсөлдөгч нар мэдж байгаа. Өсвөр зам дэм хорц өнцгөр өсгөх чадвартай FR төрлийн машинууд нэлээл ховруудаг болохоор тэдний нэг нэгийг нь хараад дараагийн жолооч нь бол нэлээл хөрхөөнөлж байгаа. Тэгсэн жилээ нэг л тийм мундаг гэдэг үгэнд бол хүрх эргүүлэх юм шиг. Хурдан жилээ нэг тийм оршихуус бол гэх юм уу? За энэ нөхцөл байдлыг үзэж явахдаа надад төрсэн сэтгэл гэх юм бол иймэрхүү нөхцөл зам дээр ямар ч үгүй явж байгаа машиныг харж байгаа ч гэсэн машин FR гэдэг утгаар нь ч юм уу эсвэл хөвгөнд нь дургу болохоор тэр энэ хөрчин голоол байгаа юм шиг байгаа. Нэрээсээ ажлын хагас нөч өдөр дууссан гэж хэлсэн үү? Гараанаас гарахад нь яагаад гэж хэлж байгаа юм бол надад их сонирхолтой санагдлаа гэж асуухад сүртэй зүйл байхгүй. Зүгээр л төрүүлээд гарах юм бол тойргуудаа хурдан дуусгараа л гэсэн. Яг энэ замын ихтэл хэсэг та гэдгийг анзаарснаар тэр чигтээ огцсон болохоор FT-ийнхаа сул талыг халахлангаа дугуйгаа гамж явах хэрэгтэй. Тэгэх юм бол дараагийн хэсэг дээр бүрэн хүчээ гаргаж чадна. Нөгөө талаас нь бол эхлэл хэсэгтээ бүгднийг ажиллаад ерөнхийд нь ойлгоцсон гэж бодож байгаа болохоор дараагийн хагас нь хаан дээр хувь ухааны бодсон явж байгаа шүү дээ. Өчигдөр талыг нь хийцэн гэдэг нөчигдөрийнхөө бэлэг дээр тэр чигтэл эхлэл хэсгээ яаж авах шийдсэн юм бэ лээ. Одоо бол бүхий зүйл ойлгомжтой болсон. Тэгэхээр хамгийн хэцүү хэсэг дууссан болохоор FT гэдэг машиныг яагаад галзуу вэ гэдгийг харуулах цаг нүдэн дээр нэг даалгуулаад хурд гэдэг зүйлийг жих утгаар нь харуулж эхэлдэг. Эвөө ч гэсэн тийм үү машин биш шүү дээ. Араас нь хаазыг тулгаал. Хэдийгээр өндөр хаазтай явж байгаа ч гэлээ. Уртлынх нь машиныхын зайн улмал холдоол. Уртлын машин яаж юм байгаа юм бэ? Яг ямар арга шиглээд байгаа юм бэ? Гүцэх ёстой. Тэсэн ч гэсэн одоо бол нэгэн төлөө ойлгомжтой болчлоо. Энэ бол жинхэнэ төгс ялалт. Уруу замд уралдаж байгаагаар нь жинхэнэ өөртөө ихтэй нөхөр. Би дайсаас шөөрөөсөө л ээж. Уралдаж эхлэнгүүтэл өөрийнхөө хүчийг барьж дийлэхгүй хүүхдийг шоглчих үйдээ. Өрсөлдөгч нь эхний төрөгтөө төрүүлж гарна. Магадгүй саяны уралдаанаас болсон байх л да. Яах эсвэл өөртөө ихтэй шууд л төгс ялна гэж бодож байгаа ч билүү. Хэм мэдл. Такуми төгсөн зөвлөгөө нь бол боломжтой санагдсан үедээ зүгээр шууд яриад ялахд болно. Уралдаа эхлэхэд төрүүлэх нь үнэхээр л тааварлшгүй. Энэ хоёр машины хөдөлгөөр бол их биеийн яг л ойролцоо. Жингийн зөрүүж багтай. Хэдийгээр өөр машин ч гэлээ гаргаж чадах потенциал нэг адилхан гэх юм уу? Тэгэхээр яасан байх нь вэ? Цэвэр хоёр машины жолоочоос хамаарсан уралдаан болж байгаа.
Омея Суташиг хэн жолооч нь бүс нутагтаа болж хамгүй сайн уралдаанч. Тэгэхээр энэ хоёрын маань хэн машинаа сайн мэдэрнэ тэр нь л ялна. Маш хурц сурсамцгүүд. Ингийн үед бол зүгээр харахад ч зөнгөн болонгуудаар хин чадвараа ахуулаа эргэлцээр. Яг энэ хурцсан бол конто бүс нутгийн бүхий л хэсэгт нь нэг ч ялагдаагүй домог болж байгаа багийн эсрэг уралдаж байгаа болохоор 86-гийн араас нь яваад хэрхэн уралдгийг нүгнэл хармаар л байгаа. Гэтэ өмнөх хүн шиг ард нь гарч ажиллах гэж байгаад нэг алдчих юм бол хэцүү өрсөлттэй болохоор давгаа өөртөө авч байгаа нь юм байлээ. Энэ бүс нутгийн хүмүүс нь үнэхээр л чадвартай болохоор манай гिचсэн зөрөгтэйгээр баттай ялна гэж хэлж чадахгүй байгаа. Такумид хүртэл хойноос нь харахад ямар ч зай завсар гарахгүй бүхэл хэсгийг бүр хамгаалж явах гайхалтай хурдан машин. Хэдийгээр энэ би жигдгээ явж байгаа ч гэсэн хаанагтай хурдан нэмдүүлж магадгүй байх. Яг харахгүй л манай хүнээс замын мэдлэг нь илүү болохоор хаан дайрах гэдэг нь үнэхээр л тааваршгүй. Хоёр машины шоу тоглолт хүмүүсийн хүлээлтийг давж хамгийн хүнд эргэлттэй хэсгийг ядах юмгүй явж байгаагаас л хин хэр өндөр зэрэглэлийн хүмүүс вэ гэдгийг л харуулж байгаа мэт. Дид төсөлтөд уралдаж үзсэн хүний хувьд бол хин ялахыг нь хэлж чадахгүй. Өөрөө магадгүй уралдаж үзээгүй байсан бол өөрийн бүс нутгийн хүнийг амархаа ялна гэж хэлж чадах байсан баг. Харин одоо бол энэ 86 гэсэн юу хийж чадах вэ гэдгийг харгал үлдлээ. Энэ ч гэсэн яг тэр зүйлийг бодж өгнө л гэлтэй. Хаанаас хэзээ дээрх бол гэсэн шиг хоёр талаа хамгаалаад өөрний газар бол нэг хүч документа болдог бол далайн хэрэг зүг явах юмсан. Даач хин юм амжихгүй л тээ. Гэтэл нөгөө бодогдож байгаа хүн чинь харин энэ замаа бүр мэдэрч эхлээл. Урд явж байгаа уралдаанчийнхаа торомтлох чадварыг нь ёс тундаа сайн мэдэрч чаддаг Такумигийн хувьд бол уртлынхаа хүнийг нэлээд сайн ойлгоод хэлчихсэн. Тэр ч утгаараа огцом огцомчд идэх үед нь энэ л зөв цаг гэсэн шиг шууд дэд хурдад тулан хурдалж эхэлдэг. Энтхийн замын зарим болонгууд дээр замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй болохоор бараг л бүхий л болон дээр өөрийн зөв сайн гараал дарах хэрэгтэй. Такумигийн торомтлох чадвар хинхэнээс илүү гарна үйлчлэхээс бараг л тутахгүй байх. Тиймдээ ч өдийг хүртэлх бүхий л тулаан даялд байгаалсан. Тэргийн ч гэсэн жолооч нь мэдж байгаа болохоор өөрийнх нь торомтлох чадварыг нь ерөнхийд нь ойлгоцсон байх гэж бодоод энэс хойш нугадаас өөрийнхөө торомтлох чадварыг ч гэсэн гинт нээж маш мэдрэмжтэйгээр огцом торомслол. Өрсөлдөгчийн хоорон зай мэдрэмжийг алдагдуулан зяга маш амжилттайгаар холдуулдаг. 86 гэх машины дүү хуучны ямар ч аэродинамик гэхэр хэсэг байхгүй ч ингэж дахиж байна гэдэг нөгөө талаас бол зөвхөн тойрог замдал хэрэг болдог гэдэг спойлер хүртэл ашиглаж ийн гэхээр сониос гэх юм бол Mazda-гийн арын дугуйн бусад машинуудын өнхрөх тэнхлэгийн дунд цэгээс бааз зэргийн урагшаага байдаг. Тэгэхээр жолоотод илүү амархан. Гэтэ хүчийг нэгтүүлчих юм бол арт талд нь түрээд замаас гарах хэрэгсэлтэй. Мань хүний төсөөлжсэн шиг гол тасарч чадаагүй болохоор уралдаандаа бүрэн төлөвлөж чадахгүй. За билээ толиндоо харахаа билий. Гээ шидсэн явж хат манай хүн чинь тэрийг нь ч мэдэхгүй. Нөгөө гэрлээ унтраадаг арга ашиглаад хөндлөгийн хүмүүсийг гайхтал нь явсан ч яг хэрэгтэй өрсөлдөгч нь харахгүй байгаа штэ. Гэтэ тэр бол хамаагүй. Их гэрлийнхэн таг нь хаагцнаар их гэрэл дээр ирээд саагарын урсгалтанд багч гисэн багсаж дээд турт нь багч гисэн ихсэж байгаа. Манай хүний маш сайн ажилласнаар гэх юм бол энэ машин торомтлохоос өмнө бааз зэрэг дотор руугаа шахдаг. Энэ хит өндөр урдан дээр 10 дугуйнхаа төрөлтөөс сэргийлэх арга нь манай хүн торомтлох цэгийг торомтлох цэгээс өмнө мэдрээд яг тэр хэсэгт хаазыг илүү өндөр өгч зэрэгцээл болонлууд хариулдаг. Замын өргөн хэсэг дуусч найрсан ч гэсэн хоёр машин зэрэгцээл хин нур дагаж давуугаар хуугч дайруулсаар яг харахгүй нөгөө машин бааз зэрэг урдаа байсан болохоор манай хүн дараагийн болон дээр нь хоцорчихдаг. Гэсэн чи нөгөө машиных нь наран далавчийн нэг талынх нь болт нь унчглаа. Манай хүн яг урт талынх нь машин өмнөшгөө доктортай биш. Бүксээ илүү шидэж явж байгааг нь анзаараад бүр ч илүү гүбэрлэн даах үед нь уртлын машинд бол үнэхээр л жолоодох хэцүү болж эхэлдэг. Гээд нэг л мэтгэд машин нь өөрийнхөө арын дугуйндаа түрэгдэн бүтэн иргэжлээ. Ээлжид нэг ялалт. Гэтэ энэ удаа зам дээрээ хугацаа дурлалдан хийгээгүй. Ингэсэн ч гэсэн шалтгаантай. Зам дээр нь өөр өсөлтөгч нар нь байнгын л цаг хэмжээд байгаа штэ. Яг машиныхаа дээд турдын мэдээллийг шууд өгөхгүй зүгэл байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрний газар хэсэг бүлэг хүмүүс. Дид төслийн Такумид бид бааз зэрэг өртөө байхаа. 90-аа замын өшөөг авах болно. За энэ хүрээ season 5-ийнхаа эхний партиг нь дуусгач. Бэлэгтэй гэж хэлсэндээ найсны 3D принтер сая авсан байхгүй юу? Тэргээр одоо нэг сонирхолтой юмнууд хийгээд үзэгчтэй бэлгэлье гэж шийдсэн байгаа. Ер нь бол байнга бэлгэлнэ гэсэн үг. Тэгээ та хэд маань яг юу бэлгэнд амаар байгаа комент хэсэгт үлдээж болно шүү. За 3 юм санал болгоч. За тэгэхээр энэхүү бэлгэнүүдийг авах шалгуурууд нь маш амархан. Ерөөсөө л миний Instagram-ыг дагангуудаа комент хэсэгт нь Instagram-аа бичээл үлдээчих. Тэгээл болоо. За тэгэхээр хоёр дахь бэлэг маань юу вэ гэх юм бол манайхтай хамтран ажилладаг мэжи маань 9 жилийн ойдоо зориулаад 99 хүүхдэд бэлэг өгөх мэжи аялал гэдэг челленж явуулж байгаа юм билээ шүү. За. Тэгээ манайхаа энэ шалгуурыг сайн уншаарай за. Тэгээ шалгуурыг нь хангасан хамгийн ихний 99 хүүхдэдтэй бэлгийг нь өгнө. Амархан боос тэ.